Манай нэвтрүүлэг хүн бүхэнд та хайртай хүнээ өөрт чинь үнэнчгэлэгт эргэлзэж, таныг эргэлзээ зовоож байгаа бол бидэнд хандаарай. Бид таны эргэлзээг шалгаж нэг бол батлан эсвэл үгүйсгэн. Хэрв та эндүрсэн бол бид таны нууцыг хадгалах болно. Хэрв таныг хуурч байсан бол та ямар шийдвэр гаргахаа өөрөө шийдэх ёстой. Эртцэгээс өнөө хүртэл өөр хүүхэд эцгийн хоорондох харьцаа чухал хэвээр байсаар ирсэн мэлээ. Гэхдээ өнөө цаг үед уг байдал ер бүсийн ноцтой байж болох юм. Тийм ээ, үнэхээр орчин цагийн хөгжил дэвшлийн буруу нөлөөнд үр хүүхэдтэй сэтгэл зовних явдлыг буруудах аргагүй юм аа. Яг иймэрхүү сэрэмжлэлээр бидэнд Светлана хандсан байгаа. Тэгээд юу болсныг өнөөдрийн мөрлөгөөс харцгаана уу? Светлана Игнатова 44 настай, хувийн компани менежер ажилтай, нэрэлсэн, насанд хүрсэн охинт, нөхрөө хардах болсон. Светлана, би таныг сонсч байна. Та ямар асуудлын учрыг олохыг хүссэн бэ? Үннийг ярихад надад хүнд байна. Өмнө хизээч тэнийг байдалд орныг санаж авсангүй. Би хизээд манай гэр бүл бат бөх харьцаатай гэж боддог байсан. Нөхөр бид хоёр гэрлээд 15 жил болж байгаа. Охины маань төрсөн эцэг биш ч гэсэн их сайн эцэг болж чадсан л да. Тэгсэн сүүлийн үед нөхөр охин хоёр маань нэг л сонирн байх боллоо. Тэгээд чи би угны бүгдийг ярмааргүй л да. Гэхдээ сүүлийн үед тэр хоёрыг хардах боллоо. Нилээх цаг зарцуулах болсон. Тэгээд тэр хоёрыг надаас юм нугуулсныг анзаарсан л да. Жишээ нь хоорондоо юм ярьж байсан намайг өрөөнд явж ярахад дууга хураадаг. Харин таны бодлоор таны гэр бүлийн хүн таныг сэтгэл төгсөж байгаа гадарлаж байгаа болов? Үгүй гэдэгт би их найдаж байна. Ягаад гэвэл хэрвээ энэ бүхэн худлаа байх юм бол нөхөр маань намайг охинтойгоо хардаж байгаа гэж битгий бодоосоо гэж хүсэж байна л да. Таныг ойлгож байна. Харин охинтой хоёрын харьцаа сүүлийн үед ямар хөө байгаа вэ? Ер нь бол нэлээд ноцтой болсон. Тэгээд ч охин маань нас бийд хүрч залуустай үерхэж уулзаж учирдаг насан дээрээ ирсэн байгаа л да. Лилия маань найз залуутай. Тэр хоёр их сургууль танилцсан. Тэгсэн нөхөр маань тэр хоёрын харьцаанд их сонин хандаж байгааг анзаарж байгаа л да. Өөрөөр хэлбэл тэр охиныг хардах, харамлах болсон анзаарэгдэх болсон. Тэр Ваня гэдэг залуу аятайхан залуу. Тэрэнд ихтэй огт таалагдгүй юм. Нөхөр маань бухимд тулаад байгаа. Тэгэхээр би таны асуудлыг ойлголоо. Учир начир нь юунд байгааг бид тодруулах болно. Бид мөрөлгийг эхлүүлж байна. Анхаарахад байдал тодорхой юм шиг харагдаж байна. Тийм ээ. Хэрвээ нөхөр Николайн зүгээс гинтийн бэлэг гарахгүй бол гэрт байрлуулах нууц камер болон гаднах мөрлөг Лилия тэр хоёрын харьцааг илүү тод харуулах болов. Тийм ээ, хойд эцэг дагуур охин хоёрын эхний харьцаанаас байдал харагдах ёстой. Тийм болов. Ямар ч байсан мөрлөгийг эхлүүлэх хэрэгтэй. Бид байранд авна, ажиллагаа эхэлж байна. Хүлээ авлаа. Тэгэхээр мөрдөгчд мөрлөгтөө орцгоолоо. Өглөөгүүр гэр бүлийн улсууд эзгүй байх үеэр мөрдөгчд тэдний гэрт нууц камер суурилуулахар болсон байна. Үүний тулд Светлана тэдэнд гэрийнхээ илүү түлхүүрийг өгсөн билээ. Манайхан орц руу явж орлоо. Хэн явсан бэ? Халзан Коли хоёр. Ойлголоо. Тэднийг давхар хэмж угаарай. Гриша, эхний камер коридорт байна. Тийм ээ, коридорыг харж байна. Дараагийн камер угаалгын өрөөнд байна. Тийм байна. Сайн байна.
Энд хоолны өрөө байна. Өөр юу байна? Сүүлийн камерад зочны өрөөнд. Ладно. Ажиллагаа дууслаа. Тэгэхээр одоо мөрлөгтөө бүрэн орох боломжтой боллоо. Өдрийн өрөө Николай ажлаа тараад гэртээ ирэхэд Светлана тэрнийг гэртээ хүлээж байлаа. Сайн уу Света? Сайн. Чи өнөөдөр арай эрт ирэх чинь. Тийм ээ, ажлаас эрт тарлаа. Юм идэх үү? Тэгээ. Тэгвэл хурдан хоол бэлдээтгэе. Дүрс хачи юм аа. Гол нь харагдчих байх шүү дээ. Өдөр яаж чих өнгөрөв? Зүгээр хэвэн байлаа. Николай Игнатов шүүхийн шинжээч ажилтай. Эхнэр болон өргөмөл охины хамт амьдардаг. Охин яриаг үз. Гэртээ байж байгаад саяхан гарсан. Найз залуу Ванян яриад уулзахаар явсан. Чамайг ирэхээс 10 минутын өмнө юм уу да? Тэрсээ коридорт нууц камер анзаараагүй. Гүйгүй хэвэн. Сони юм да. Ягаад? Тэр над руу өдөр залгаад тэрний ярианаас тэр хоёрыг муудалцсан гэж ойлгосон. Тэгээ надтай ярилцмаар байна гэсэн. Заац. Би өөрөө уучрын олъё. Тэгэхээр Николай Огнов Ванятай уулзахад дургу гэдэг нь ажиглагдлаа. Мөрдлөг үргэлжилж байна. Нөгөө групп ирсэн болохоос сэлгээрээ. Маргааш өглөө Лилия их сургууль руу явсан бол гэрт Николай, Светлана хоёр үлдсэн байна. Тэгсэн гар утасны хонх дуугарлаа. Талууса дууг нэмэрэ дуудлага орж ирлээ. Байна уу? Сайн уу? Юу болсон? Чи лекцэндээ суугаагүй гэж юу? Чи одоо хаана гоё юм? Тэгээд яав? За, уцаараа яриад яах вэ? Би одоо яваад очив. Коля юу болсон? Ажлаас яаралтай дуудаж байна. Уучлаарай. Найз нь хурдхан явахгүй бол болохгүй. Анхаар объект гарч явах гэж байна. Николай эхнэртэй худлаа хэлсэн бөгөөд гэргийн энийг гадарсан бололтой. Хамгийн ажиргалтай нь тэрээр Лилия охинтойгоо уулзахаар явж байгаа гэдгийг нуулсан бөгөөд уг нь удасаар нэлээд чанга ярьж байсан тул Светлана хинтээ ярьсныг олж сонссон билээ. Магадгүй Николай худлаа ярьж чаддаггүй юм болов. Талуусаа өөрчлөлтүүлэгч араас нь гүйж явна. Хүлээ авлаа. Тэрний гэрээс гарч явангууд араас нь Светлана мөн гарч явлаа. Харин ойролцоох хүрээлэнд Николайг Лилия хүлээж байлаа. Ээж бид хоёр үг хэлээ олцохгүй байгааг ойлгож байгаа үстэй. Тэр нь бүгдийг хэлж ярихаас эмээж байна. Лили, би чамайг ойлгож байна. Чиний хувьд нэг тийм явдал гарсан зүгээр л секс байсан шүү дээ. Чи тэрнтэй энэ талаар зүгээр л ярилцаж болно шүү дээ. Яг надтай ингэж ярьж байгаа шиг. Энэ бол энгийн секс байсан. Тийм үст. Чамд хэлэхэд амар байгаа л да, харин би тэгээд яах юм? Энэ бүгдийг би яаж даван туулах юм? Чи тэрнтэй зүгээр л ярилцах хэрэгтэй. Миний хувьд чамд тохиолдсон зүйлийг тэрнтэй авч хэлцгээд надад эвгүй л байна. Ийм явдал хүмүүст тохиолддог шүү дээ. Энэ бол зүгээр л нэг секс. Би одоо тэгээ яах вэ? Чамайг ээжтэйгээ ярилцах ёстой гэж би бодож байна. Тэр ахаад ойлгохгүй бол яах вэ? Би ойлгоно гэж бодож байна. Чи оролдоод үзэх хэрэгтэй. Залуусаа үйлчлүүлэгч тэднийг олж харлаа. Удахгүй үрж ирэх баг. Тэдэнд битгий саадуулаарай. Хүлээ авлаа. Одоо ээж чинь тэнд ирж явна. Хүрээлэндээс Светлана хурж ирсэн бөгөөд тэр мэдээж тэдний яриаг олж сонсох аргагүй билээ. Лилия юу болоод байгаа юм? Ээж та буруу бодоод байна. Чи ажлаас яаралтай дуудлаа гэд гарч явсан биз дээ. Тийм ээ, би охинтойгоо ярилцах шаардлагатай байсан юм. Энд буруу зүйл гэж байхгүй. Та нар яагаад намайг хуураад байгаа юм? Ээж та буруу юм бодоод байна. Би буруу бодоогүй. Юу болж байгааг харж байна шүү дээ. Та хоёр толгой эргүүлэх хэрэггүй. Шалбалаа юм. Бид зүгээр л ярилцсан юм аа. Тэр чамд өөрөө бүгдийг тайлбарлаж хэлэх болно. Зүгээр л ярилцах хэрэгтэй байсан юм. Свете таавширч үз. Алив явъя. Хаашаа? Гэртээ харъя гэж шүү. Надаар тоглоом хийж ханлаа. Харин би чамтай огт ярих хүсэл алга. Урд нь тэглүүгээ алах гэж шүү. Светланаг хэдийгээр ойлгож болох хэдий ч тэрээр өөрийн үйлдэлээр мөрлөгт ихээхэн саадуулсан билээ. Тиймээс Григори Денистэй яралтай холбогдож тэрнийг мөрлөг агентлагт дуудан ирүүлэхээр боллоо. Светлана, та өчигдөр бидэнд
Рууж Лиля Николай хоёрын яриаг тасалдуулсан байгаа. Тэр хоёр юу ярьсныг олж сонсомоор байна уу? Тэгэлгүй яах вэ? Бид танд тэдний яриаг одоо сонсгоё. За тэгье. Лил, би чамайг ойлгож байна. Чиний хувьд нэг тийм явдал гарсан. Зүгээр л секс байсан. Чи тэрнтэй энэ талаар зүгээр л ярилцаж болно шүү дээ. Яг надтай ингэж ярьж байгаа шиг. Энэ бол энгийн л секс байсан шүү дээ. Чамд хэлэхэд амар байгаа л да. Харин би тэгээ яах вэ? Энэ бүгдийг яаж даван туулах юм? Тэд юун тухай яриад байгаа юм бол? Юун секс вэ? Энэ бол одоогор хамгийн гол асуулт. Хэний хооронд юу болсныг тодруулахын тулд тэр хоёрын яриаг бид хянаж байсан юм. Магадгүй энэ бүхэнд би оролцох цаг нь болсон юм болов уу? Надад аимшигтай санагдаж эхэллээ. Ягаад тэр хоёр дууга хураачаад надад юу ч ярихгүй байгаа нь сонирн байна. Сэвдлана бидний үзэж байгаагаар таны хувьд тэдний яриаг тасалсан явдал нь тун дэмий хэрэг байсан гэж бид үзэж байгаа. Харин тэр хоёрыг юу гэж цааш ярихыг хэсэг хугацаанд мөрдөж юу болохыг харах хэрэгтэй байх. Ямар ч үсэн тэдний хооронд ямар нэгэн бэлгийн харьцаа байгааг сэжиг байхгүй. Тиймээс бид мөрдлөгийг үргэлжлүүлж танд удахгүй сайхан мэдээ дуулгана уу гэж итгэж байна. Баярлалаа. Продолжаем наблюдение. Мөрдлөг үргэлжилж байна. Тэгэхээр мөрдлөг цааш үргэлжилж Николай ажлаа тарж харж явна. Тэр зам зурд цэцэг худалдан авлаа. Тэр сарнаа цэцэг авлаа. Эдгээр цэцгүүд энд зориулагдсан болоо. Куда он направляется? Тэр хаа хурч явна? Да ты знаешь, что Тэрийн зүг явж байна. понятно увидеть. Тийм байна, олж харлаа. Автобусанд камеруудыг асаагаарай. Да. За Николай гэртээ явж орлоо. Вошел под Орц руу орлоо. первое. Эхний камер. Ажваас тэрээр эхнэртэйгээ эвлэрэх бодолтой байгаа бол та. Сайн уу хонгор минь? Сайн уу? Баярлалаа. Юу болоо? Сайхан цэцэгнүүд байна. Баярлалаа. Би чамайг нэг л биш байгааг харж байна шүү дээ. Юу болсон юм? Коля чи өөр байдал эвгүй байгааг харж байгаа үстэй. Света юу болохгүй байгааг над тайлбарлаач. Чайл эртнээс хойш юм хэлэх гээд байгаа ч юм шиг. Тийм ээ, би ярилцсамаар байна. Манай охинд юу тохиолдоод би мэдэх ёсгүй болоод байгаа юм. Та хоёр ягаад сүүлийн үед надаас гадуур шивнэлцгээгээд надаас юм нуугаад байгаа юм бэ? Света бид шивнэлдээгүй. Манай охин зөв зүгээр. Тэрэнд баг зэргийн асуудал учирсан юм. Би тэрнийг шийдэхэд нь тусалж байгаа. Энд санаа зовох зүйл огт байхгүй. Тэгвэл ягаад би нэг огт мэдэхгүй байгаа юм? Ягаад надаас нуугаад байгаа юм? Юу нуусан гэж? Юу болсон гэж? Бүх зүйл тун хэвийн байгаа. Юу ч болоогүй. Энэ зүгээр шалтгаан байна. Света чи хий хоосон зүйл бодоод байна шүү дээ. Бүх зүйл хэвийн. Тийм учраас ингэ хэрэггүй. Анхаар тэдний охин орцны гадаа нэг залуутай ирлээ. Уучлаарай би гарч чад ирээ. Юу болов? Залуусаа тэр гарч явах гэж байна. Ойлголоо гадаа хүлээж бай. Не вмешивайтесь. Битгий оролцоорой. Дахиад л. Ажваас Николай цонхоор нэг зүйл олж харсан тул гэрээсээ яарвчлан гарч явлаа. Үнэхээр Свен жигтэй харагдаж байна. Харин гудамжинд Николай нэг залуутай хамт зогсож байсан Лилия дээр хурж Чи явж одоо гэртээ ор. Аава яасан бэ? Залуу минь явж үз. Одоо явцгаая. та яагаад намайг хөөгд байгаа юм бэ? Би ойлгосонгүй. Залуу минь Лили өөртөө чинь учирснаар тэрэнд байнга таагүй явдал гарах болсон. Ер нь бол бид хоёрын харьцаа хэвэн байгаа. Юу ч болоогүй. Юу ч болоогүй гэдэг чи юу гэсэн үг юм? Зайлуу явж үз. Гэртээ харь. Хүлээгэж. Харин та гэртээ орж үз. Бид эндээ үлдэнэ. Тэр гэртээ харих болно. Харин чи юу хүсэж байгаа юм? Ойлгосонгүй. Чамайг яв гэж байна шүү. Чи тэрнтэй дахиж харьцахгүй мэдв. Ойлгосноо? Би тэгж хэлж байна. Та чи яаж байна? Харь гэж байна шүү. За би эргээ залгая. Николай нэлээд ширүүн уцаартай харагдаж байна. Тэгээд шинэ бүгд эцгийн хайр эсвэл эр хүний хар хоёрын аль нь гэдэг нь сайн ойлгогдсонгүй. Ямар ч үсэн Николай өнөө хүртэл үлгэрж ишээ эцэг хүн хэвээрээ байгаа билээ. Маргааш өдөр нь Лилия Николай хоёр гэртээ хоёулаа үлдсэн бол Светлана ажлаар гарах шаардлага гарлаа. Дүрс байна уу? Байна. Яс юу болсон юм? Ээж үедээ эрхэл хамгаалахгүй бас та хоёр мод тогтаалагдахгүй байна. Том бүрхэг явдал юм аа. Маа энэ тэгээд над бүгдийг түн тайвнаар тайлбарлаж өгдөө.
Николай охиндоо коньяк гэж өглөө. Энэ бол тэмч зөв хүмүүжил биш бөгөөд Светлана энийг сайшаахгүй л болов. Юу л да би ээжэдээ энэ бүгдийг ярьж өгмөр байсан ч тэр ахад л хэрүү шууган гарах бах. Гинт намайг дагуулад эмгтээчүүд эмчтэр очсон. Тэгэл юм хэлгээ шууд л арилж хашгираад авах юм. Би тэрнтэй энэ талаар ярилцсан. Чи ч гэсэн ярилцах хэрэгтэй байх. Онц ноцтой зүйл юу ч болоогүй шүү дээ. Тиймээс тайвшрах хэрэгтэй. Ойлгосноо охин минь? Мэ. Энэ 50 грамм дарсыг ууч. Тэгээ тайвшир. Ээжтэйгээ ярилцаад бүх зүйл хэвэн болно. Надад чантай ярилцсан дээр байдаг Би аа. ойлгож байна. Ахаа цаа ярилцъя. Би усанд орчоод гараад ирээ. Тэгээд үргэлжлүүлье. За тэгье. Тэр хоёрын харьцаа тун хачиргалтай гэмээр тиймээс үйлчлүүлэгчийг мөрдлөг татан оруулах цаг болсон байна. Учир нь Светлана эцсийн шийдвэрийг гаргах ёстой билээ. Ангэж. Тэгэхээр байдал төгшүүртэй байна л та. Николай Лилияд коньяктаар сундаглаж өгсөн. Тийм ээ, тэр уусан. Одоо охин усанд орж байгаа. Тэгээд юу ч болж болзошгүй байна л да. За тэг, хүлээж бай. Информация ушла к Денису. Денис мэдээлэл авлаа. Клиент подходит. Үйлчлүүлэгч Денис тэр хурж ирлээ. Тэгэхээр Денис Светланатай уулзгаар тохирсон газараа хурж ирлээ. Да, увидели. Тэмээ олж харлаа. Хэрэг гарвал дуулгана. Денис ямар нэг юм болоо юу? Светлана, пока ничего не Үгүй случилось. Светлана. Вместе с тем, Гэхдээ хотим танд сообщить байдлыг сразу, дуулгаснаар может быть, та вы приняли цаашдаа решение, яах талаар шийдвэр гаргах хэрэгтэй юм л да. Таныг сонсож байна. Итак, а сейчас Тэгэхээр яг одоо Лилия Николай хоёр гэртээ байгаа. сообщение я вам сейчас хочу показать. Тэр хоёр хагас цагийн өмнө юу хийж ярьж байсныг одоо танд харуулмаар байна. Николай пытался... Шууд хэлэхэд Николай өчигдөр өнөөх Ивантай ярилцах гэж оролдсон. Тэгэд бидний ойлгосноор тэр Лилияг тэрнээс салгах хүсэлтэй байгаа гэж ойлгосон. Вашей дочери. Та нар тэрнийг хардаж байгаа гэж ойлгож болох уу? Яг ямар зорилготой гэдгийг бид мэдэхгүй. Нэг бол хардалт эсвэл сайхан сэтгэл байж болох юм. Поэтому еще есть... Тиймээс энэ бүгдийн учрыг олох хэрэгтэй байна. Юуны түрүүн энэ бичлэгийг харцгаая. Смотрите. Би тэрнтэй энэ талаар ярилцсан. Чи ч гэсэн ярилцах хэрэгтэй байна. Онц ноцтой зүйл юу ч болоо. Амар юм аа. Вы про Та дарсыг хэлж байна уу? Тийм ээ. Их сонир харцаа байна. Надад энэ бүгд таалагдахгүй байна. Танд энэ асуудал эвгүй байгааг ойлгож байна. ситуация озадачивает. Тийм ээ, энэ бүхэн их сони юм байна. Энэ байдал асуудлыг тодруулахаас илүү улам ноцтой болгоод байна л да. В этой ситуации, а наоборот, только все усложняет. Вот смотрите, что мы можем... Тэгэхээр бид яах боломжтой вэ? Бид баг зэрэг хүлээж тэдний харьцаа юугаар дуусхийг харах. Тэгээд асуудал гарвал тэднийг болиулах. Би хүлээх хэрэггүй гэж бодож байна. Хүлээмээргүй. Давайте все-таки, наверное, как-то я вмешаюсь во все. Энэ бүхэнд би оролцох хэрэгтэй гэж бодож байна. Яахыг сайн мэдэхгүй юм л да. Гэхдээ нэг юм хийх хэрэгтэй байна. Ямар ч үсэн тэнд манай мөрдөгчд байгаа болохоор асуудал гарвал бидэнд нэн даруйл дуулгах болно. Понятно? Ну, Та санаа зовхгүй байж болно. Би ямар нэг асуудал гараасаа гэж хүсэхгүй байна. За тэгвэл явцгаах юм уу? Тэгье. Та ажлаасаа явж болох юм уу? Тийм ээ, би хэлчихсэн байгаа. Зяц. Светлана нэлээд сэтгэл төгссөн харагдаж байгаа ч тэрээр хий хоосон зүйл хэтийг төсөөлж байгаа мэд сэтгэл төрж байна. Учир нь одоогоор тэдний гэрт онц ноцтой зүйл огт гарсан. Лилия уснаас гарч өрөөнд явж орсон бөгөөд ажваас дагвар охин хойд эзэгтэй нэлээд сайн бололтой харагдаж байна. Залуусаа үйлчлүүлэгч Денистэй хамт наашаа ирж яваа. Чи тэрнтэй ярилцсан уу? Үгүй тэрнийг залхаар би уцаа авахгүй байгаа. Охин минь. Өчигдөр би ээжтэй чинь ярилцсан. Тэр нилээд бухимдаж уур уцаартай хартай улсан санагдсан. Тиймээс чи тэрнтэй өөрөө л ярилцаж Иван та хоёрын хооронд юу усныг ярьж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яг надад ярьж өгсөн шиг л тэрэнд ярих хэрэгтэй. Хэрвээ тэр дахиад хэтрүүлээд эхлүүл яах вэ? Тэрнийг тэгнэ гэдгийг мэдчихвэн л та. Гэхдээ чи яаж игээ тэрнтэй ярилцах ёстой. Би тэрэнд тайлбарлаж хэлэх аргагүй шүү дээ. Чи өөрөө л хэлэх ёстой. Тэр тусмаа өөрөө хэлэх юм бол энгийн зөв арга гэж бодож байна. Тэр намайг сонсохыг ч хүсэхгүй байгаа.
Тэгээд ч намайг тэр хардаад байгаа. Тийм болохоор орой ажилласаа ирэхдээ тэрнтэй сайн ярилцах ёстой. За тэгээ. Харин одоо чи унтаж ямар. Тэгээд ээжигээ ирэхээр ярилцах ёстой. За тэгээ. Энэ хүү ярианы дараа бүх зүйл тун тодорхой боллоо. Үнэхээр Николай тун сайн халамжит аав бөгөөд үнэн ч нөхөр юм байна. Увидели Дениса. Денис хурч ирлээ. Угтаж явлаа. Гриша хүлээж байгаа. Тэгэхээр манай мөрлөгчдөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байгаа. Сайн байна уу Светлана? Энд сая тун чухал зүйл гарсан байгаа. Тэрийг одоо үзэхгүй юу? Юу болоод байна? Уг явдал харин ч таныг баярлуулах болов. Бид тэгж бодож байна. Охин минь өчигдөр би ээжтэй чинь ярилцсан. Тэр нилээд бухимдаж уур уцаартай хартаа болсон санагдсан. Тиймээс чи тэрнтэй өөрөө л ярилцаж Иван та хоёрын хооронд юу болсныг ярьж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яг надад ярьж өгсөн чигээл тэрэнд ярих хэрэгтэй. Хэрэв тэр ахаад хэтрүүлээд эхлүүл яах юм? Тэрнийг тэгнэ гэдгийг мэдчихвэн л та. Гэхдээ чи яаж игээ тэрнтэй ярилцах ёстой. Би тэрэнд тайлбарлаж хэлэх аргагүй шүү дээ. Чи өөрөө л хэлэх ёстой. Тэр тусмаа өөрөө хэлэх юм бол энгийн зөв арга гэж бодож байна. Тэр намайг сонсхийг ч хүсэхгүй баг. Тэгээд ч намайг тэр хардаад байгаа. Тийм болохоор орой ажилласаа ирэхдээ тэрнтэй сайн ярилцсан. За тэгээ. Одоо бүх юм ойлгомжтой болж байна шүү. Тэд ямар ч байсан ингэж шийдсэн сайршаалтай хэрэг байна. Тиймээс та бүгд ярилцах цаг болсон болов. Үнэхээр тийм шүү. Миний бүх сэжиг таамаг хийж алга болсон гэхүүдээ та нарт маш их талархаж. Тэр хоёр энгийн дотн харьцаатай нас бид хүрсэн хүн сэтгэл санаагаар дэмж тусалж байсан байна. Тийм ээ, их сонирн байсан. Нөгөө камеруудаа аваарай. Болох уу? Тэгнэ. Одоогоор унтрааж болно л да. Би харин гэр бүлийн хоёртойгоо сайн ярилцах шаардлагатай юм байна. Бид энэ үед хамт байх шаардлагагүй юу? Хэрэггүй болж байна. Тэгээд ч та нарт их сайн ажилласан болохоор та нарт их баярлалаа. Тийм ээ. Энэ тохиолдолд бид таны хүсэлтийг хүлээж авлаа. За баяртай. Баяртай. Ажил руу болохгүй. Ойлголоо. Зарим үед бүх зүйл сайнаар өндөрлөдөг байх шүү. Тийм шүү. Тэдний хооронд үнэхээр ямар нэгэн асуудал байхгүй гэж юу? Огт байхгүй. Би энэнд бат итгэлтэй байна. Тэгээд ч сүүлд нь Николай хэдийгээр төрсөн эцэг нь биш ч гэлээ их сайн халамжтай эцэг гэдгээ баталж чадсан байгаа шүү дээ. Бид бүгдээрээ л харлаа. Тэгвэл тун сайн байна. Ингээд дуусгая. Светлана нөхөр охин хоёртоо мөрдөх агентлагт хандсан тухайга өгүүлсэн бол Лилия ээжтэй Иван хэмээх залуутай холбоотой зүйлээ бүгдийг ярьж өгсөн байна. Харин Светлана Николай хоёр цаашид гэр бүлийн асуудлаа хамтдаа ярилцаж шийдэж явахаар тохирсон байна. Их хүний сэтгэлийг зүгээр орхиж болохгүй юм. Ер нь тэгээд Светлана өөрөө асуудлыг мөрдсөн бол юу болж дуусах нь тодорхойгүй юм л да. Ямар ч байсан үнэн бодит байдлыг олж мэдсэн дээр л дээ. Харин энэ гэр бүлийг сайхан яриад хүлээж байгаа. Хайртайгаа хүндэлж байгаарай. Баяртай.